тэр эмнүүдийг удаан хэдэн сараар жилээр хэрэглэх тусам насан туршдаа толгой өвддөг болно гэсэн. Тэгээ нусаа арагшаа татангуутал нөгөө нус чинь хамрын дайвар хүндий, духны хүндий, нүдний хүндий рүү ингээд орчдгийг. Нийж сайн гаргаж чадахгүй бол тэнцэнэ идэ болол хувир нь франчит гэдэг өвчин тусчдгийг. За сайн байцгаана уу. За өнөөдөр бид нэр толгойн өвдөлтийн талаар ярмаар байна. Толгой өвддөг өвчин сүүлийн үед айгүй их залуужж байгаа, их хэлбэг болоод байгаа. Тэгээ манай хүн ам маань толгой өвдөхлөөр эмчит үзүүлэхээсээ илүүтэй ерөөсөө им л уугаад яваад идэг хүмүүсүүд маш байдаг. Толгойн им, өвдөлт намдаах им маш их удаан хугацаагаар олон жилээр хэрэгэлсэн хүмүүсүүдэд rebound headache буюу дахилтад толгой өвдөлт гэдэг нэг шинж байдаг шүү. Им нь өөрөө толгой өвдөлтийн шалтгаан болдог. Тэр эмнүүдийг удаан хэдэн сараар жилээр хэрэглэх тусам насан туршдаа толгой өвддөг болно гэсэн үг. Гэтэл толгой өвдөх шинж маань өөрөө маш олон янз бүрийн шалтгаантай. Заримдаа маш энгийн шалтгаантай. Шалтгааны зөв эмчилчих юм бол дахиад толгой өвдөхгүй, дахилтад толгой өвдөлт рүү орохгүй байх бүрэн боломжтой. За наад зах нь бол tension headache буюу хүчтэй толгой өвдөлт гэж ярьдаг да. Энэ нь бол маш их стресстэй, ажлын ачаал ихсдэг, оюутны шалгалтын үеэр ч гэдэг юм уу те толгой өвддөг. Энд бол одоо стресс тайлах, судас дэлгч гэдэг юм уу, ажлын ачааллыг багасгах, хээр сайхан хагас сүнс айдар гарч аялах, амрах ийм арга хэмжээ авахтал толгой өвдөлт нь намдчихдаг шүү дээ. За мөн бас мигрентэй өвчтнүүд гэж бас байдаг. Эдгээр хүмүүст бол толгой өвдөх нь маш хүчтэй толгой өвдөхтэй. Өрөөс нь талан талж өвдөхөөс гадна дотор муухайрах, бөөлж шинж илрэх, бөөлж жогохтой заримдаа бүр настай эмэгтэйчүүд доошо шээс алдах шинж байдаг. Тэгэхээр энэ мигрен бол зайлшгүй эмчид хандах ёстой. Мигренийг хурдан эмчлэх ёстой. Ийм хүмүүс заавалжгүй эмчид үзүүлжээж толгойн өвдөлтөд намдааж явах ёстой. Зүгээр өвдөлт намдаах юм уугаад яваад ах юм бол нөгөө rebound headache буюу дахилтад толгой өвдөлт рүүгээ орчих юм бол мигрен бүр хүчтэй болно гэсэн үг. За кластер толгой өвдөлт гэдэг бас нэг толгой өвдөх шинж байдаг. Энэ нь ихэвчлэн эрэгтэйчүүдэд тохиолддог. Эрэгтэйчүүдэд яагаад их тохиолддог? Яаж илэрдэг юм бэ гэхлээр толгой ингээд дух руугаа өвдөнгөө нүд рүү гинтхэн зүүгээр шивж байгаа юм шиг хүчтэй хатгуулдаг. Тэгээ яагаад эрэгтэйчүүд зонхлоод байна гэсэн. Эрэгтэйчүүд махан хиддэг, шээсний хүчил цуснд ихсээд, шээсний хүчил нүдний шингэн рүү орох юм бол нөгөө шээсний хүчлийн талстууд чинь зүүгээр хатгаж байгаа юм шиг нүд рүү хатгуулаад яа гээл нүднээс нулимс гараад хамраас ус хоожоод тэгснээ айжмдаа зүгээр болчдөг. Энэ нь хэдхэн минут секунд ч үргэлжилж болно. За ийм хүмүүс мэдээж одоо тэр махан хоолой багасгахаас гадна ер нь бас эмчид үзүүлэх хэрэгтэй. Нүдний даралт бас ихсчээж магадгүй шүү. Нүдний даралт ихснээс болоод толгой өвддөг. Нүдний даралт ихсээд толгой өвдөхлөөр цусны даралт ихсчлээ гэж буруу эмчилгээ хийхэд явах гэдэг. Тийм болохоор энэ тулай өвчнөө бас зөв эмчлэх юм бол кластер толгой өвдөлт байхгүй байх боломжтой гэдгийг санаж явах хэрэгтэй. За хавар боллоор толгой өвдөлт бас ихсдэг юм аа. Хавар боллоор яагачгүй эрт малгай арчуур аваа хийчихдэг. Тэгэл толгой нүцгэн явдаг. Толгой даардаг. Тэгэхээр тархинд чинь цус баг очиж байгаа хүчилтөрч дижэл баг очих юм чинь толгой өвдөн штэ. За тэгэхээр манайхан чинь нусаа гойчихлаар тэгэл арагшаага нусаа татчихдаг. Арагшаага нусаа татчихээн гэдэг маань хамрын дайвар хүндийний өрсөлдүүдийг үүсгээд байна. Хамрын дайвар хүндий бол дөрвөн төрлийн хамрын дайвар хүндийнүүд байдаг. Тэгээ нусаа арагшаа татангуутал нөгөө нус чинь хамрын дайвар хүндий, духны хүндий, нүдний хүндий рүү ингээд орчдгийг. Тэгээд тэнд нус орчихлоор тэр тэгээд нийж сайн гаргаж чадахгүй бол тэнцэнэ идэ болол хувир нь франчит гэдэг өвчин тусчдгийг. За энэ хамрын цаана байгаа гаймрын хүндийд одоо нус цэр хуримтлагдах юм бол заримдаа нус ихээр гарах, хамар битүүрх шинж илэрхээс гадна энэ хацрын яс янгинж өвдөх, тэгээд толгоогоор бас өвдөх шинж үүсч болдог. Заримдаа энэ хацрын яс янгинж өвдөхдөө зарим хүмүүс дээд энэ шүднүүд өвдөөд ийн гээд эрүүл шүдээ авахулсан хүмүүс бас байдаг.
Эрүүл шүдийг авахлаар гаймарын хөндийнээс эрүүл шүдний язоор руу ингээд бүр эдэм гоожж явах жишээтэй ийм хүмүүсүүд бас байдаг шүү. Энэ хоёр нүдний дотор талын энд хоёр жижигхэн ясан дайвар хөндийг нус цэр хоригдлох юм бол нүд улаах, нүднээс нуух гарах, өглөө сэрэхэд нүд нуугдсан байхаас гадна толгоо өвдөх шинж байдаг. За яг гайморит бол хүмүүс заавалжгүй хамар битүүрнэ гэж яриад байгаа. Гайморит хамар битүүрч болно эд үедээ. Архаг гаймориттэй хүний хамар битүүрэхгүй. Архаг гаймориттэй хүмүүсүүдийн хацрын ясны янгинж өвдөж болно, толгоо өвдөж болно, өглөө сэрэхэд толгоо дүүрчихсэн хацрын яс янгинаад хаяа өглөө босоод нусаа нээхэд одоо ногоо нус гарч яах. Өглөө сэрэхтэл хамар нустай сэржээвэл гайморит байна гэж үзэж болно шүү. Бусад үед хамар битүүрэхгүй байж болно. Архаг үедээ. Цочмог үедээ бол хамраас маш хэмжээний ногоон нус гарнаа. Тэгэхээр фронтиттэй хүмүүс яадаг вэ гэхээр толгоо өвдөнө. Толгоо өвдөхдөө духан өвдөнө. Заримдаа хазар өвдөнө. Унтаад сэрэхэд нөгөө энд чинь дүүрэн нус дух руугаа орцсон байгаа юм чинь өглөө босоход толгоо өвддөг хүмүүс. За энэ нөгөө фронтиттэй хамрын дайвар хөндийн үргэлжлэлтэй хүн байна гэж хэлж болдгийм бас. Шаардлагатай бол хамрын дайвар хөндийн рентген зураг авахуулаад оншоо тогтоолгоод бүр антибиотик эмчилгээч авах шаардлагатай байдгийг шүү гэдгийг санаж байгаарай. За ингээд бид нэр толгоо өвдөх маш олон өвчин байдаг. Гэхдээ ямар ч толгоо өвдөлтийг битгий өөрийгөө хуурж өвдөлт намдаах юм уугаал яваад ирвэл сүүлдээ rebound headache буюу дахилтад толгоо өвдөлт гэдэг айхтар юм руу орно. Тэгэхгүй тулд эмчид заавалчгүй үзүүлж толгоо өвдөлтийнхаа шалтгааныг зөв тогтоолгож, зөв онцлуулж, эмчлүүлж байгаарай гэдгийг дахин сануулмаар байна. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа.